Монголын үндэсний худалдаж үйлдвэрийн танхимын Увс аймаг дахь салбар танхим 20 жил. Монголын үндэсний худалдаж үйлдвэрийн танхимын Увс аймаг дахь салбар танхим байгуулагдаад 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын хууль тогтоомж болон худалдаж үйлдвэрийн танхимын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ашигын бус, төрийн бус байгууллага юм. Салбар танхим нь Увс аймгийн аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн эрх ашигыг хамгаалах, төр болон хувийн хвшлийн олон талын хамтын ажиллагааг хангаж, бизнесийн таатан орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч нь байх зорилтоо хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд гадаад дотоодын олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн таатан орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Германы худалдаж үйлдвэрийн танхимуудын холбоотой хамтран Pro Value төслийг 2015-аас 2021 онуудад Увс аймагт амжилттай хэрэгжүүлж, Увс аймгийн чацарган дараалагчид, үйлдвэрлэгчид, орон нутгийн холбоод гэх мэт нэмэн үртгийн сүлжээний бүх оролцогч талуудын төлөөллүүдээс бүрдсэн анхны жишг орон нутгийн чацарганы кластерыг байгуулсан. Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд гадаад дотоодын экспертүүдийн сургалт зөвлөгөөнд хамруулж, салбарын судалгаа шинжилгээ, дэвшилтэт орны төхөөрөмжийг хамтран санхүүжүүлэх зэрэгээр дэмжин ажиллаж ирсэн. Pro Value төслийн хүрээнд Оросын холбооны улсын Барнаулын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс цэвэр сортын чацарганы суулгац, алим, чавга, дали хальсны сортуудыг оруулж ирж, Увс аймагт нутагшуулсан. Ингэснээр Монгол улсад алдагдаад байгаа сортын бодлогыг шийдвэрлэх, цаашлаад GAP буюу хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, чацарганы бүтээгдэхүүнийг гадаад дотоодын зах зээлд их хэмжээгээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Төсөл хэрэгжснээр кластер багийн гишүүд чацарган жимсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тарьж ургуулах, эрүүл ахуйн шаардлага хангасан түүхийдийг бэлтгэн Увс хүнс хувьцаат компанид нийлүүлж, тус компани олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан амт чанартай, нэмэн үртэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлд амжилттай нийлүүлж байна. Увс хүнс хувьцаат компани нь Европын холбооны газар зүйн заалтанд бүртгүүлж, Европын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрдсэн. Түүнчлэн Увс аймгийн засаг даргын тамгын газартай хамтран жил бүр чацарганы баярыг тогтмол зохион байгуулж, чацарганы бүтээгдэхүүний амт чанар, ашиг тусыг олон нийтэд таниулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, үйлдвэрлэгч, хэрэглэгч талуудын харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх ажлыг 2016 оноос эхлүүлэн амжилттай үргэлжлүүлж байна. Мөн төслийн дэмжлэгтэйгээр Тэрэм хадны орчмын 1280 м орчим урт усалгааны шуудууг шинжлэн засварлах замаар усны алдагдлыг багасган, чацарган дарааланчдад хүрэх усны хүртээмжийг нэмэгдүүлж, өндөр ургац авах боломжоор хангаж өгсөн. Увс аймаг дахь салбар танхим Японы JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран түүхий загас боловсруулах төслийг Увс аймагт амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд хоол үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчдийг загас боловсруулах, бэлтгэн нийлүүлэх тоног төхөөрөмжөөр хангаж, хяргас нуураас загас бэлтгэх ажлыг орон нутгийн засаг захиргаатай хамтран хэрэгжүүлсэн. Хяргас нуураас жилд 60-аас 70 тонн загас барьж, хоол үйлдвэрлэлийн салбарт эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж бий. Түүхий загсыг боловсруулж, хоол үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлснээр нэмэн үртэг шингэсэн, эрүүл, амт чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаад дотоодын аялагчдад санал болгох, аймаг орон нутгийн эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой төслийг Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг хоол үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлсэн. Увс аймгийн салбар танхимын санаачилгаар Японы JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр өрхийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Увс аймгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 10 эмэгтэйд 78 сая төгрөгийг буцалтгүй олгож, бизнесийн гарааг дэмжсэн. Төсөлд хамрагдсан өрхийн үйлдвэрлэгчид бизнесээ өргөжүүлэн амжилттай ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Түүнчлэн салбар танхим нь хөрш цэргэлдээ Оросын холбооны улсын Тува, Хакс, Алтай бүгд найрамдах улс зэрэг орнуудтай тогтмол харилцаа холбоотой хамтран ажиллаж, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг экспортлох, тухайн улсын бараа бүтээгдэхүүнийг импортлох, харилцан ашигтай хамтран ажиллах бизнесийн таатан орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хөлийн яармаг худалдааг жилд 2-3 удаа зохион байгуулдаг. Мөн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч,
хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Увс аймгийн салбар танхим их барилга компанитай хамтран ил задгаа худалдаа эрхэлдэг байсан 150 гаруй бизнес эрхлэгчдийг тогт тухтай дулаан дэд бүтэц бүрэн шийдсэн орчинд бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж хамтран ажилласан. Увс аймаг дахь худалдаа үйлчилгээний хамгийн том цэг стандартын шаардлага хангасан орчинд худалдан борлуулагч болон худалдан авагчид ая тухтай үйлчлүүлэх нөхцлөөр бүрэн хангагдсан. Мөн гадаад дотоодын аялагч бизнес эрхлэгчдийг ая тухтай амраах, олон улсын стандартад нийцсэн зочид буудал, зоогийн газар, худалдаа үйлчлэгийг нэг дор цогцоор бий болгосон их нуургам компанитай аймгийн салбар танхим хамтран бизнесийн тагд орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн хот хоорондын тээврийн үйлчлэгийг сайжруулах, ая тухтай зорчих, аялах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор түмэнд нээлттэй хязгаарынхан компанитай хамтран ажиллаж 2024 оноос унтлагын дотроо халуун хүйтэн устай, утасгүй интернеттэй VIP автобусыг хот хоорондын тээврийн үйлчлэгэнд нэвтрүүлэн ажиллаж байна. Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхимын Увс аймаг дахь салбар танхим 2012 оноос 2022 онд 10 жилийн хугацаанд ажлын үзүүлэлтээр шилдэг салбар танхимаар шалгарч Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхимаас 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэхүү дэмжлэгээр орон нутагт өөрийн бие даасан офисын байр худалдан авч нүүж ороход бэлэн болоод байна. Увс аймаг дахь салбар танхимын үйл ажиллагааг та бүхэнд товч танилцууллаа. Бидний 20 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчд, бизнес эрхлэгч, нийт гишүүн байгууллагуудтай гүн талархал илэрхийлье. Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхимын Увс аймаг дахь салбар танхим